За би түрүүн бас хэлсэн хөдөө аж ахуйн салбарт одоо энэ олгож байгаа татаас одоо сүүлийн 5 жилийн нийт татаас бол 4.6 дахин өндөр дүнтэй гарсан. Тэгэхээр 15 оноос хойш ерөнхийдөө манай татаасын хэмжээ илт өссөн мөртлөө бүтээмж 15 онд 20%-аас 6 болтлоо буурсан байгаа. Тэгээ нийт татаасын хэмжээг харахаар эдийн засгийн одоо хэлгээр орц гарц гэж байдаг. Бид нар нийт олгож байгаа татаасын 50% нь зөвхөн орцонд бид нар татаасыг олгож байгаа. Буюу дөнгөж эргэлтийн хөрөнгө эхлэх гэж байгаа бизнес. За тэндээс магадгүй орцонд олгож байгаа татаасан хэмжээ 10 оноо авах ёстойгоос 8 оноог нь авсан байж болно. Тэндээс одоо үр ашигтай ажилласан, үр дүнтэй ажилласан бизнесүүд төрсөн. Гэхдээ олон улсад хөдөө аж ахуйн татаас урамшууллыг олгохдоо гарц буюу нэмэн үртэг шингэсэн, эргээд нийлүүлэлтэнд нөлөөсөн дотоодын нийт бүтээгдэхүүндээ уялдсан байдлаар татаасыг олгодог. Манай улс дандаа зөвхөн орцонд олгож ирсэн байгаа. Тийм учраас өнөөдөр бүтээмжийн хэмжээ буураад байгаа буюу үр дүн тааруу байгаагийн илэрхийлэл байгаа. Тийм учраас одоо би бэйсэн даргад хэлмээр байгаа. Бэйсэн дарга нэгэнт бид нар татаасын асуудал ярьж байгаа учраас олон одоо хардлага сэрлэг байдаг. Энэ мөнгө одоо яг үндсэндээ эзэндээ очисон юм уу? Хідэн аж ахуйн гэж авсан. Өнөөдөр одоо юмны үн, хүнсний үн нэмэгдээд байгаа. Тэгээ энэ олон татаас урамшуул чинь хаана яваад байгаа юм бэ гэдэг эргэлзээ тэнгэлзэл надад ч байдаг. Тийм учраас би байнгын орон дээр сонсгол би одоо яг энэ төрийн дэмжлэг татаастай холбоотойгоор сонсголыг одоо би санаачилмаар байна. Тэгээд байнгын орны дарга энийг одоо санаачлахыг хүлээж аваад дэмжээд өгнө гэдэг хүсэлт байна. Тэгээд одоо сүүлийн энэ 15 оноос хойш олгогдсон олон судалгаа байгаа. 23 онд хийгдсэн бас олон улсын татаастай холбоотой энэ төрийн дэмжлэг одоо хэр үр дүнтэй байсан судалгаа бас байгаа. Тайлангууд байгаа. Тэрийг ч харна. Тэгээд тийм учраас ер нь энэ төрийн дэмжлэг бодол ер нь манад олгож байгаа төрийн энэ өөрөө дэмжлэг нь бодлогын хувьд яг зөв яваад байгаа юм уу гэдэгтэр бид нэг үнэлэлт өгөх цаг болцсон байгаа учраас одоо миний хувьд би өөрөө энэ одоо ажлыг санаачлаад хэрэгжүүлэх одоо хүсэлтэй байгаагаа одоо албан ёсоор бас энд хэлчихье гэж бодож байна. За ганхад